Сайн байцгаана уу? Юуны өмнөх бичлэг дээр маш олон дэмцэн сэтгэлдлүүдээ илгээсэн үзэгчдээ талархснаа илэрхийлэх нь зүйтэй байх. Бүгдийг нь уншиж урам авснаа бас нэмж хэлмээр байна. Ингээд Ito Junji Collection-ы 11-р анги руугаа орцгоё. Мөн бичлэг дээр лайк, subscribe даран дэмжээрэй. Японы нэгэн ахлах сургуульд шинэ сурагч шилж иржээ. Tsukano-kun, өдрийн мэнд, намайг Shibayama. Энэ бол Хасатаны-kun. Бид нэг ангийнх. Шинэ сургууль хэр байна да? Таалагдж гин үү? Таалагдж байгаа. Зөвхөн сургуульч биш. Танай хот хүртэл таалагдж байгаа. Нууцлаг зүйлсээр үнэхээр дүүрэн. Тийм гэж үү? Би энэ хотод бараг бүх насаараа амьдарсан. Гэхдээ тийм ч их сонирхолтой нууцлаг зүйлс харж байгаагүй юм байна. Бид нууцлаг зүйл сонирхдаг сурагчдад зориулан клуб байгуулж байгаа юм. Чи клуб дийлсэх үү? Тийм үү? Үнэхээр үү? Тэгвэл би орохыг хүсэж байна гэд сургуулийн юр бусын зүйл сонирхдаг сурагчдын клубт аль биесээр элсдэг. Тэгээд ярилцаа зогсож байтал нөгөө шинээр шилжиж ирсэн юр бусын сурагч хажуудаа байх бутнаас би танарт нэг юм харуулъя гэснээр нүдтэй цэцэг гаргаад ирдэг. Энэ нөгөө хоёр сурагчийн хувьд үнэхээр гайхмаар зүйл байсан ойлгомжтой. Бүх насаараа энэ хотод амьдрахтаа ийм зүйл огт харж байгаагүй билээ. Нөгөө бутанд нь дүүрэн нүдтэй цэцэгнүүд ургасан байдаг. Шин сурагч нүдтэй цэцэгнээсээ айж байгаа ч юм байхгүй. Энэ хот бол гарцаагүй гайхалтай гэд баяр хөөрөөр дүүрэн. Хичээл тарсны дараа клубын гишүүдийн уулзалт болж шинээр ирсэн сурагч болох Tsukanoог танилцуулдаг. Мөн Tsukanoгийн олж илрүүлсэн нүдтэй цэцгийг ч гишүүдэд танилцуулна. Тэр дунд хүмүүсийн сүнс болон далд ертөнцийг хардаг гишүүн нь ширээн дээр байх нүдэн цэцгийг харан цаашаа явах боломжгүй дайчин хүний сүнс байна. Магадгүй дэлхий дээр байдаг сүнснүүд урмалд орон цааш амьдардаг байх. Юр бусын клуб нэрээ л юр бусын гишүүд байна. Сүнс хардаг, бодлороо халбаа хуулдаг ч гишүүн байх юм. Тэгсэн нөгөө Tsukano маань би бодлороо халбаа хуулж үзмээр байна гэд оролдоод үзтэл үнэхээр л чадчихдаг ба клубын гишүүд бүгд гайхширдаг. За тоглоом байсан юм а. Би зүгээр л халбарын хүзүүг нь сулартал нь уулаад тасраад унах хүртэл нь хүлээсэн төдий гэдэг. Үүнээс үүдэн бодлороо халбаа гуйгалдаг Shibayamаг эвгүй байдалд оруулж өргөдөг. Гэхдээ клубын гишүүд түүнийг бодлороо халбаа гуйгалдаг гэдэгт 100% итгэж байгаагаа илэрхийлнэ. Клубын хоёр гишүүд өчигдрийн явдлын талаар ярилцаж суугцуур нөгөө шин сурагч Tsukano ирэн хот дотор хүрхрээ байдгийг олж мэдсэн талаараа хэлдэг. Хичээлийн дараа клубын гишүүд хамтаар очиж нөгөө хүрхрээг үзэхэр болно. Очоод үзтэл нээрэл хүрхрээ байх ба багасаа энэ хотод өсөж төрсэн клубын гишүүч харж байгаагүй аж. Энэ хүрхрээ нь зүгээр ч энгийний хүрхрээ биш, доод хэсэгт нь ойрсон хүн юр бусын чадвартай болдог. Tsukano өглөө хүрхрээний хадан дор очиж үзсэн байдаг ба үүний дараа нисэж буй шувуу руу гараасаа аян гэмээр зүйл гарган цацруулан алчдаг. Дээрээс нь нэмээд үнэхээр хүрхрээний дор зогсвол чийж бас ийм шидийн хүчтэй болж чадна гэд Shibayama руу Tsukano жигтэй харан хэлдэг. Ангийн багш мэдэгдэл хийн. Сурагчдын зарим нь мэдж байгаах. Shibayama хүн алга болоод 2 хоног байна. Та бүхнээс түүнийг харсан үтсэн байвал заавал хэлж өгч туслаарай гэдэг. Клубын гишүүч мөн Shibayamаг хаана байж болохыг ярилцсан. Шин сурагч ирснээс хойш нүдтэй цэцэг хүрхрээ одоо бүр тэдний нэг хүртэл алга болсонд бүгд гайхаж өргөдөг. Сүнс хардаг Kitagawa Shibayamаг хүрхрээний дор байгаа хэмээн таамаглаж тэд бүгд хайхаар явдаг. Хүрхрээн дээр ирэхэд Kitagawa Shibayamагийн сүнсийг мэдрэн аврахад хэтэрхий оройтсан байна гэж гишүүддэд дуулгадаг. Тэр өөрийнхөө чадварт эргэлзэн дарамтанд орж амиа орсон ч яж магадгүй гэд ярилцаа зогсож байх үед Tsukano хаанаас ч юм гарч ирээд "Үгүй, чиний буруу. Тэр амиа хорлоогүй. Тэр зүгээр л хүрхрээний дор зогсож өөртөө шидийг онцгой чадвартай болохыг хүссэн төдий даанч тэр бүтлгүйдсэн" гэдэг. Shibayamагийн үхэлд бүгд харамсан зогсно. Клубын гишүүдийн нэгтэн цаашдаа өвшөө илүү аимшигтай зүйл тохиолдох юм шиг мэдрэгддэг. Энэ үеэр Tsukano тэдэн дээр ирэн "Манайхан би алхаж явахдаа нэг нуур оллоо. Та нар итгэхгүй дээ. Алив дагаад яв. Би та нарт үзүүлье" гэд нуур үзүүлэхээр явдаг. "Юу вэ? Итгэмээргүй. Энд барилга баригдаж байсан штэ. Юу болоод энэ байшингууд бүгд хайцчихваа" гэд ерөн л мэл гайхаж өргөдөг. Клубын гишүүд ерөн Shibayamагийн үхэл Tsukanoог харддаг учир нь хүрхрээнд ор зогсох үед шидээ хүчтэй болдог гэдгийг түүнд санал болгосон хүн нь Tsukano байсан. Тийм ч учраас иймэрхүү элдв янзын шин зүйл олох үед нь гишүүд таатай ханддаггүй. Tsukano гишүүдэд хандан "Shibayamаг үхснийг хинж мэдгүй, хинж хараагүй.
Та нар юр бусын зүйл сонирхдаг клуб биз дээ. Үнэхээр иймэрхүү зүйлээс айж эрсдэл гаргахдаа эргэлзэж байгаа бол та нар сонирхоод чирэггүй гэх үед нь нөгөө олсон нураас нь мангар том амтан гараад ирдэг. Үнэхээр хачин. Өмнө нь зүгээр л нам тайван байдаг гэсэн хот түүнийг ирснээс хойш хачин зүйлүүд гарч ирэх болсны гишүүд бүгд цогоноогоос болсон гэж бат итгэдэг. Шүн дунд клубын охтыг нэгнийхээ гэр цугласан байх үеэр хаалга тогшино. Тэгтэл гаднаас би Шибаяма байна, хаалгаа нэ гэхэн тэр. Хаалга онгойлготол Шибаяма үнэхээр амар цогцос царайтай болчихсон байдаг ба охид айн тэндээсээ шууд зүгтаадаг. Зүгтаа ямар ч юм нэг газарт ирэхэд Китагава байх ба хажууд нь маш том сүрлэг хүний дүрстэй чулуун хөшөө байдаг. Хичээлээсээ тараад гэртээ ирэх гэсэн чинь гэрнийх нь оронд энэ хөшөөнүүд байсан гэх. Тэнд цуканоч ялгаагүй байх ба охтууд түүнийг энэ хачин зүйлсийг бүтээж хотыг нь сүрүүлж байгаа хэлэх энэ үеэр цогц шиг болсон Шибаяма ирдэг. Ийм болсон хүрхрээний дор удаан зогсонтой холбоотой байх. Тэр үнэхээр шидийн хүчтэй болжээ. Нэг хуруугаараа дөхөд аврах том шог нурааж чаддаг. Тэгсэн өөрний гайхмар зүйл нь Китагавач бас шидийн хүчтэй болсон байдаг ба тэр ч бас гүүрний дор гişүүдээс нууцаар зогсон энэ хүчийг олж авчээ. Шибаяма руу дайран хүчээ ашиглаж эхэлнэ. Энэ үеэр Цукано бүгдийг илчилж орхидог. Тэр нь юу вэ гэвэл Шибаяма шөнө хүрхрээ доогуур орох гэсэн боловч Китагава түүний араас түлхсэн. Тэгээд өөрөө хүрхрээн дор зогсож хүчтэй болсон гэдгийг нь хэлдэг. Хариуд нь "Оо, чи мэдчихсэн юм уу? Миний сүнсний мэдрэмж бол хуурамч байсан. Би хуурсан л та. Гэхдээ одоогийн байгаа энэ хүч маань жинхэнэ бодит зүйл. Цукано, би чиний нууцлаг энэ хачин зүйлүүдэд дуртай. Хамтдаа энэ хотыг илүү хөгжилтэй болгоцгоё" гэж Цукано. "Уучлаарай. Харамсалтай нь би ийм ичмээр зүйл хийж чадахгүй" гэд нууцлаг өнгөөр түүнд хэлдэг. Дараагийн өдөр Цукано хотоос явсан байдаг ба хот эргээд хэвэн байдалтай орсон. Бас Шибаяма эргэж ирээгүй ба Китагава ор сургууй алга болдог. Тэр шилжиж ирсэн сурагч өөр хаа нэгтэй юр бусын зүйлийг оцсон газартаа нээж байгаа байхтаа гэж хэлснээр 11-р ангийн эхний хэсэг маань дуустдаг. Юки гэх эмэгтэй оршуулгын ёслол болно. Олон дундаас хамгийн их гашуудах хүн бол түүний аав. Түүнд хүндэтгэл үзүүлэх гэж түүний хайртай залуу цэцэг барин ирэхэд аав нь түүнийг хөөж "Чи түүний амьдрал орж ирээгүй байсан бол тэр үхэхгүй амьд байх байсан" гэхэд "Та бидний гэрэлтийг зөвшөөрсөн бол Юки одоо надтай хамт байх байсан" гэх хэмээн нилээд ширүүн маргалдаж эхэлнэ. Аав нь цааш яван нэг мануухан авчирснаа. Энийг хардаа чам шиг юмнуудыг зайлуулахын тулд энд байгаа юм гэхэд залуу "Уучлаарай" гिचгээд яваад өгдөг. Дараа нь аав нь охиныгоо сангалзан зурсаж түүнтэй яг адилхан мануухайхийн булшных нь урд тавьсан байхыг харсан оршин суугчид "Нуматай саны охин шиг харагдж байна. Ямар чадварлаг хийвэ вэ" хэмээн гайхан зогсцгоно. Ирсэн олонд аав нь хандан "Миний охины сүнс энэ мануухайд байгаа. Тэр яг л амьд байгаа юм шиг мэдрэгддэг. Тэр амьдрал тайртай байсан. Одоо ч ахин шинээр амьдарч байна" гэдэг. Гэтэл удалгүй хайртай хүмүүсээ сангалзан дурсах хүмүүс тэднийхээ булшны урд яг адилхан мануухайхийн тавьдаг болов. Маш олон мануухай бүгдээрээ амьд юм шиг. "Би бойл гэж хэлж байна. Булшин дээр нь ийм зүйл тавих нь галзуу гэж чи бодохгүй байна уу?" "Үгүй, би шигээр үг ахиад хармаар байна. Мануухай байсан ч ахиад хармаар байна." "Битгий сонин зүйл яриад ээ. Мануухай яаж тэрнтэй адилхан харагдана гэж чи бодсон юм? Чи шигээр үг өгсөнд харамсахгүй байгаа юм уу? Энд юу н тавихад болохгүй зүйл юу байгаа юм бэ" гэхэд эцэст нь нөхөр нь бууж өгдөг. Мануухайг тавихыг дэмжиж байгаа нэгэн байхад таммааргүй эсэргүүцэж байгаа хүмүүс бас олширч эхэлдэг. Өдөр болгон шахуу цэцэг барин хайртайхаа булшин дээр эргэж ирэх Тошио-сан. Гэнэт дүр солигдоход Тошио болон Юки хоёр ногоон зүлгэн дээр хоёулаа ярилцсан зогсно. "Юки, надтай гэрлээч. Аав чинь надад юу гэж хэлэх огт хамаагүй." "Үнэхээр үү? Тийм ээ, би чамайг хизээч явуулахгүй. Амлий." "Би тэр байсан ч гэсэн үү?" Зүүднээсээ сэрлээ, харанхуй олчхож маш олон булшны дунд сэрдэг. Яагаад энэ сэрж байгаагаа гайхан бас өдөр энд ирснээ эргэн сандаг. Ууг нь гэртээ буцаж харсандаа гэж гайхан суухад Юкиг дөөрайлган хийсэн мануухай өөрлөө харчихсан зогсож байдаг. Яг л амьд мэт. Залуу айж хөлийн хурд мэдэн зүгтээ сайн нэг зогсоход мөнөөх Юкигийн мануухай хажууд нь ирчихсэн зогсно. Залуу үхтлээ айж орхидог. Дараа өдөр болоход нөгөө мануухайг 50-50-гүй гэд маргалдаад байсан эхнэр нөхөр хоёр хүүхдийнхээ булшиг ирэхэд мануухай нэрэл амьд мэд царайтай болсон байхыг хараад гайхаж орхидог. Нөхөр нь уурандаа нөгөө мануухайг эвдлэн урхыг оролдох үедээ хальтарч дээрээс нь мануухай зоогдож өгдөг. Үүний араас эхнэр нь хүүтнэр "Чи шигээр үг алсан" гэдэг. Нөхөр нь хүүхдээ алсан болж таардаг.
Үзэгдэл солигдоход Юкигийн мануухай найз залуу дээрээ унсан байдалтай байхыг нь аав нь олдог. Яг түүнийг үнсмээр санагдаад үнсэж байгаа мэт. Найз залуу нь аль хэдийнэ өгсөн байдаг. Тэднийг хамт нь үлдээж буй аав. Гэрэлтэйг нь зөвшөөрсөн бол охинтойгоо хамтдаа байх байсан. Гэвч тэхээгүй. Үхээд ч болов түүнтэй одоо хамтдаа байх Юкигийн хайртай залуу. Ингээд 11 дугаар анги маань дуусч байна.